Доктор Гандан салбар. Монголын нуус товчоонд талхан арал, талхан сүм хэмээн гарах бөгөөд талах гэдэг нь талгалагдах хэмээх үгний үндэс юм а. Сул жигд шороотой хэсгийг талах хэмээдэг байна. 1838 онд талахын дэнждээр Гандан дэгшлэн хийд анх Гандан нэрээр байгуулагдсан түүхтэй. 5 дугаар богдын ордон болох Гандан дэгшлэн хийдэд Бурхан шашны гүн ухаан заадаг маш том сургуулиудыг байгуулж, Хэрмэн хашаан дотор очир дарийн сум, зуугийн сүм, дэдэн борон нэртэй 5 дугаар богдын ордон номын сангийн барилга болон гэр дуган бий. Гунгаач хойлон датсангийн нэг баг нь болох хүслийн модыг өдгөөч манаахан сүслэн дээдэлдэг билээ. Социализмын үед энэ хавийг Гагарны гудамж гэдэг байсныг 1990-ад оноос амар санаагийн гудамж болгон өөрчилсөн. Энэ үеийн гудамжийг Брежневийн гудамж, харин 3-4 дугаар хорооллыг Брежневийн цэнхэр буюу бэлэглэлийн хороолл гэдэг байлаа. Хүүхэд залуучуудын том төв байсан од кино театрыг 1980-ад онд байгуулсан гэлцдэг. Сүсгтэн олны итгэл хүндлэлийг хүлээсэн төгс баясгалант ариун дагшин Гандангийн дэнж өдөгөө хуучин болон шин цагийн өнгө төрх соёлыг шингээсэн өвөрмөц газар болжээ. Доктор Гандан салбар Баянгол дүүрэгт ажиллаж амьдардаг эрхэм таныг урьж байна.